Хай, өглөөний цагаа бэлдээ. Юм ярих гэсэн чи инээ түрх гэдэг. Юу болсон бэ гэхлээр өчигдөр йогийн хичээл дээр гоё юм болсон. Гэтэ нэг сөртэй тийм гоё юм биш. Гэтэ надаа амар гоё санагдсан. Бараг ялалт шиг санагдсан. Юу болсон бэ гэхлээр ингэсэн. Манай нэг йогийн багш надад жоохон дургүй юм шиг санагдаад идэв. Намайг ер нь тоодгүй байхгүй юу? Тэгээ тэр багш болохоор виньяса цаадаг болохоор ер нь жоохон за ер нь ийм йогч нь бас ингээл хуурд хүүч амьсгал зэргээсээ хамаарад хата йог, виньяса йог, аштанга йог, пауэр йог гэтэргээд олон төрөл байдаг байхгүй юу? Тэгээд манай фитнес дээр болохоор би 7 хоногтоо ер нь 3 өдөр 3 өөр төрөл дээр нь ордیں۔ Тэгэхээр 3 өөр багш ордог байхгүй юу? Тэгээд тэр дундаа хоёр нь ч яхав сурагчдтайгаа илүү тулж ажилладаг. Тэгэл тэр тусмаа одоо ангийнхан дунд би хамгийн муу нагаа штий. Миний бас яг тэнд явж байгаа хугацаанд одоо дөнгөж хагас жилэл болж байгаа. Манай ангийнхан чинь тэгэл юу нэг утцсан 3-4 жил болсон. Тэгэд ч миний уян байдал, сунгалт, жингэл ингээл одоо йогчин хүний стандартаас бүр хэтэрхий хол үзүүлэлттэй зүйлс надад хэтэрхий олон байдаг болохоор тэгээд би бас нэг сайн хийхгүй штий. Зүгээр л дагаал хичээл артаас нь чирэл хийж идэг сурагч ахгүй юу? Тийм болохоор тэр нөгөө хоёр багш надад бол яалтчгүй илүү их анхаардаг. Бус яаж яг багш өөрөө ингэж хийхлээр нөгөөд нь дагаа хийж чаддаг бол миний гар хөл ингэж сунахгүй, хүрхгүй, бүрэн хийж чадахгүй амьсгалаа буруу хуваарлдаг. Булчин шүрмсөө чангалж татаж шааддаггүй ч юм эсвэл юм яалтчгүй чаддгүй юмнууд амар их байдаг болохоор нөгөө хоёр багш бас ингэж над дээр харьцангуй тулаад ингэж одоо ингэтийг гэд ингэж бинд маань хүрчээгээд ингэж одоо жишээ нь хөлөө гараараа татаж чадахгүй байхад нэг багш амар хөөрхөн миний хөлийг ингээ гараараа татах чинь за тэгээ эрхийн уруугаа гоцойлох чинь тэгээ би одоо дамнуур голоо таахгүй юу. Тэгээ би эрхийн уруунаас нь татаж ингэж хүрдэг ч юм уу. Аль эсвэл надад нөө тулах тоноглол блок энтер өгөөд ингээд хийлэгдгийн. Харин үлдсэн нэг багш нь болохоор виньяса йог заадаг байхгүй юу. Виньяса йог нь ер нь жоохон илүү хурдтай, хүчтэй, ер нь илүү хэцүү йог шиг санагддгийн. Тэгээ тэр багш болохоор өөрөө нэг юм бас амар олон жилийн туршлагатай тэгсэр нэм залуухан юм зэгцгэр амар гоё битээ йога бас амар гоё хийдэг. Ер нь ингээ гаднаас нь хараад баг өөлөх юм уу за. Энэ хүн лав хөгшөрч өгөхгүй байхаа гэсэн бодол дандаа бодулдаг. Тийм амар энэ нэг тийм гоё эмгтэй ахгүй юу? Тэгэд надаас бус бүх сурагчдтайгаа бас ингээ айгүй айтайхан тулж ажилладаг. Тэгсэр нэ яагаад чи надтай юусаа харьцдаггүй. Намайг ингээл зүгээр хараал өнгөрчдөг. Гоё чарахгүй муухай чарахгүй намайг юусоо тоодгүй за амар инээдтэй. Тэгэд би болохоор хичээлд ингээл орохороо багшийн хэлснийг ингээл хийгээл байгаа юм л да дагаал ингээл тэгсэр нэ миний зүг хийжээ буруу хийжээ багш юусоо тоодоггүй. Бусдын болохоор ингээл за одоо ингэ энэ дээр хичээчих ингээд нуруугаа цэглээд ингээд наадхан дээр барьчих энэ төр гэдэг хэрнээ ингээд намайг тоохгүй байгаа шалтгаан нь би өөрийнхөө одоо стандартаас ерөнхийдөө ингээд амар чихтэй тэрнээсээ хамаарал ингээд хүл гарандаач хүрэхгүй А би сууч чадахгүй, мост тогтчих чадахгүй, ер нь яг үнэндээ зүв сунаач чадахгүй би ингээд цээжээ хавчиж сунахлаараа яг тал хэсгээс ингээд доошоо газар унчаад идэх байхгүй юу. Тэгэл ийм болохоор намайг нэг би баг нүдэнд нь харагддаггүй бахтал гэж гомдоод ид. Яаж ч ингэхдээ дасгал хийсний хичээл дуусны дараа тэр яг бодол надад амар их орж ирээд байсан байхгүй юу. Тэгэд анхандаа жоохон эхний нэг 2-3 сартаа бол юу вэ дасгалаа ойлгож хийх гэж ядчихад чинь тэр багш надтай харьцаад анзаарчихдгүйсэн. Сүүлийн 2-3 сар бол ялцчихгүй багш надтай ерөөсөө харьцдаггүй юм биш гэдгийг яг мэдтэн байхгүй. Тэгэд менежертэй хэлтэй нүштэй өөрөө нэг сайн уртгаа хийж чадахгүйж бас тэр багшийн үнэлгээнээс асуулна гэж бодохоор хэлээд хэрэггүй юм шиг санагдیں۔ Тэгэд өөрт нь хэлэх гэхэлэр одоо юу гэж хэлэх вэ? Намайг тоогэлтэй нүш. Тэгэд багшаа би болж ийн үндэргээ асуухлаар хичээл дээр та нар битгий яриарэ гэд хэлдэг байхгүй юу? Тэгэхээр бас тэгэл мэдгүй ямар ч гэсэн тэр багшаас намайг нэг ингэ тоодгүй болохоор нь өөрөөс нь бас юм гуймааргүй санагдаад идэв. Тэгсэн чинь өчигдөр яг тэр багшийн хичээлсэн байхгүй юу? Тэгэл би багшийг дуурайгаал ингээл хийгээд үжсэн чинь нэмэтсэн чи багш хажууд ирсэн. Яалтчгүй ахиц гарч шүү гэж хэлсэнгээ оддоо. Бүр ёо би бүр сонсон хүнд итгээгүй. Амар их баярлсан. Гэтэ нэг баярлсан гэж нэг ингэ жилд баярлаагүй л дээ. Тэгэд намайг жинхнээс ингэж анзаардаг байсан бах та гэж бодогцсон за. Тэгээ тийм үг сонссон хүн чинь
илүү сайн л хийн шүү дээ. Тэгээ тэрнээс хойш тэгж хэлснийхэн дараа миний биед хэд хэд удаа хүрсэн за хүлээ ингээд тийшээ тат гараа сунг одоо энэ толгой араараа ав хүзүүгээс болол чиний хүзүүч ерөөсө болтгүй шүү энтергээд надтай ингээ харьцаад хэлсэн. Би бүр амар гайхсан. Тэгээд би багшийг ялцсан юм шиг санагдсан. Гэтэ энийг багш бүр ёо мэдгчгүй намайг тоогчгүй. Гэтэ тэр үед нь би баг дай хийцэн ялж малтаад байгаа юм шүү. Надад гэтэ жигнэсээ ялц шиг санагдсан. Мууисэн ч гэсэн тэгэл гэтэ би сүүлийн 6 сар үнээр хичээсэн. Үр дүн нэг тийм анзаарах хуйц биш ч гэсэн тэгэл. Гэтэ ер нь би йогийг анх Бээжинд ирсэн 18 9 настайгаас эхэлж хийсэн байж магадгүй. Нэг тийм тогтмол биш юм а гэхэд тэгэл сургуулийнхаа фитнес бүртгүүлэлтний хаяа нэг 90 очин хийсээр л байсан. Би йогийг чин хасах, турах гэж хийдэггүй. Гэтэ тийм нөлөө үзүүлэл сайн л. Гэтэ би чаддгүй юм. Би зүгээр эрүүл хөдөлгөөн гэж хардаг. Ковидоос хойш харин тэгэл боломжтой тааруулал онлайнаар илүүтэй хийдэг болсон байжгаад ер нь анх бичлэг хийх үедээ ч би онлайнаар йогийн хичээл аваад фитнес зумба хийдэг байсан. Гэтэ яг энэ фитнестэй харьцуулахад би өмнөх фитнесүүдийг ихэвчлэн ингээд хийж чадах юмсан, гараа хүрэгчих юмсан, ингээд удаан барьчих юмсан ч юм уу. Ингээд нэг юм гүйцэтгэл дээрээ илүү их анхаардаг гэсэн бол одоо бол илүү зүү хийгээ сурч юмсан гэдэг дээрээ илүү анхаардаг болсон чинь илүү тайван санагддаг болсон. Гэтэ тэгэл ер нь хүн чинь нэг аливаа юм өөрийгөө жоохон муу гэдгийг мэдрэх юм уу. Ер нь гэхдээ тэгэл бусдаасаа дутуу байх тусмаа илүү хичээх ёстой болдсон шүү дээ. Туршлага, хүч чадвар, нөөц болцоогоороо дутуу байж болох ч гэсэн хүсэл, хичээл зүтгэлээрээ ерөөсөө дутуу байж болохгүй. Ер нь миний амьдралын зарчим энэ. Өчигдөр гэхдээ би тэгж баярлсан нь ягаад чи нөгөө хоёр багштай илүү их баярлсан баха. Бараг тэр хоёр хүн л тэр Виньясаа явж заадаг багшаар дүнгээ тавилсан баг. Өнөөдөр яаж яхад манай фитнес дээр Монгол дуу тавьсан байсан. Надад баяр хүргээд амаа яашин. Bye bye.